За хiyээш хүртэл өдөрт нэг сорил хөтөлбөрийн 1-р ээлжийн 2 дахь сорилын 35 дугаар бодлогыг бичлэгээр тайлбарлах гэж байна. За мэдээж оролцсон хүмүүс эндээс бодолтой хараад их нь ойлгосон байх. Бодолтой ойлгоогүй хүмүүс зөвлөд тэгэхээр нэмэлтээр бичлэг хийж оруулж байна гэсэн үг. Энэ төслийг бодъё. Энэ төслийг бодохоос өмнө ийм хэлбэртэй эрэлт санал төслийг хэрхэн боддог тухай мэддэхүүнтэй байх хэрэгтэй. За ихэнх хүмүүс энэ дээр бол fx нь тэгээс их байх хэрэгтэй буюу тодорхойлогдох мужи аваад хоёр талыг квадрат зөвшөөрдөг. Тэг гэж боддог. Гэвч энэ буруу болж таардаг. fx нь биш харин gx нь тэгээс их гэж авах хэрэгтэй байдаг. gx нь тэгээс их байгаа тохиолдолд хоёр талыг квадрат зөвшөөрж болно. Квадрат зөвшөөрлөнгүүт fx нь ямар нэг юм квадрат гэдэг нь сууж гарч иж байгаа учраас тэгээс их байх нь илэрхий ойлгомжтой. Тийм учраас энийг тусад нь бодох ямар ч шаардлагагүй нөлөөгүй гэсэн. Харин gx нь бол заавал тэгээс их байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл арифметик квадратын зургаас гарч иж байгаа ямар ч юм эрг байх хэрэгтэй учраас. За тэр ингэж бодно. Тэгэхээр манай бодлого бол синус x нь тэгээс их байх хэрэгтэй. Квадрат зөвшөөрлөл ийм систем рүү шилжнэ гэсэн үг. За доотлын тэгшлэлийг бодъё. Тэгшлэлийг бодохын тулд синус x гэдэг нэгээс нь косинус квадрат x гэж орлуулъя. Тэгвэл ийм тэгштэл үүснэ. За амархан бодлого үүднээс бүгдийг 2-оор үржүүлэх юм бол ийм болно. За энэ бол квадрат тэгштэл гэж ойлгоод косинус x гэдэг бол 3 дээр нэмэх хасах язгуурын дор 3 квадрат 9 нэмэх нь 16 хуваах нь 4 болно. 3 дээр нэмэх хасах 5-ыг хуваах нь 4. За нэмэхээр нутах юм бол косинус x нь 2-тэй зүүж гарч ирнэ. Хасгаар нутах юм бол косинус x нь 2-ны 1 гэж гарч ирнэ. За мэдээж эхний тэгштэл шийдвэ. Тэгэхээр бид нэр 2 дахь тэгшлийг бодох хэрэгтэй. За энэ дээр яг ерөнхий шийдвэр бичиж болно. Ингэж гарч ирнэ. Гэвч эндээсээ бид нэр энэ нөхцлөө шалгахад түн хэцүү. Тийм учраас ерөнхий шийдвэр бичгүүгээр шууд тригонометрийн тойрог ашиглаж бодъё. Тригонометрийн нэгж тойрог дээр хэвтээ тэглэг нь косинус утгыг илэрхийлдэг. Тэгэхээр косинус хас 2-ны 1-тэй тэнцүү байна гэдэг бол ийм байх ёстой гэсэн үг. Ийм байлгаж байгаа x-үүд нь хаана байх вэ гэхээр хасах 2-ны 1-ийн яг дээдлэлт нь эсвэл яг доотлолт нь байна. Эдгээр цэгүүд бол энэ тэгшлийн шийд бол одоо энэ тэгшлийн төвшин шийдийг бичих юм бол синус x нь тэгээс их байх ёстой. Синусын утга бусад тэглэгтээр гарч ирдэг. Тэгээд тэг нь энд байгаа тэгээс их байна гэдэг чинь ийм байх ёстой гэсэн үг. Ийм байлгах x-үүд нь энэ хоёрын хооронд байх ёстой гэсэн үг. За ингээд харах юм бол юу болох вэ гэхээр энэ доотлолт байгаа энэ шийдвүүд бол шийд болж чадахгүй. Энэ тэгшлийн шийд болох боловч энэ нөхцлөө биелүүлэхгүй учраас шийд болохгүй. Харин энд байгаа цэгүүд бол энэ тэгшлийн шийд мөн энэ нөхцлийг биелүүлнэ. Тэгэхээр энд байгаа цэгүүд манай бодлогын шийд болно гэсэн үг. За мэдээж хэрэг тригонометрийн эхний тойрог дээр бол 3-ны 2 π гэсэн цэг нь энд байдаг. За тэгээ бүтэн тойржоор дахиад шийдвэрлэн бүтэн тойржоор дахиад шийдвэрлэн гэдгээс манай бодлогын эцсийн хариу бол
Ингэж гарч ирнэ. За энэ хариулт нь B буюу investment гэсэн үг. За тэгээд яаш хүртэл өдөрт нэг сорилт хөтөлбөртөө идэвхтэй ханагдаарай.